Кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа та бүхэнд Италийн Sime брендинг CEO Tig, CEO Tig3 Neo загваруудын 2 групптэй кофений машин болон кофе бутлагч, байгууллага болон үйлчилгээний газрын зориултын ус шүүгч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер зэрэг тоногдох хөрөмжүүдийг Монголд хамгийн хямд үнээр худалдаалж байна. Гоёмсог загвар, хямд үн, үйлдвэрийн баталгаа, мэрэгжлийн зөвлөгөө, мэрэгжлийн холболд суйрлуулалт, үнгүй баристагийн сургалт, урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Мөн Арабика дээд сортын 3 үрийн холцтой эспрессонд зориулсан шинэхэн хурал бүхий эспрессо блендинг кофений үр болон дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахудас 88 3 65 12 Naba Gym компани. UBS PlayStation хөгжлөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд кофе цагийн нэвтрүүлгээр үзэгч та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочноо та бүхэндээ танилцуулъя. За 72 цаг кино наадмын продюсер Намсран Цогтойр хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За манай нэвтрүүлгийн уламжлал ёсоор бас ирсэн зочтой кофе цагаар дайлдаг байгаа. Та кофе уух уу, цай уух уу? Зүгээр ус ууя. За тийм. Би танд ус бэлдэж хооронд за та 72 цаг кино наадмынхаа талаар нэг товчхон танилцуулга хүргэж байгаа хгүй юу? За 72 цаг кино наадам энэ жилээс эхэлж бид нэр шинээр зохион байгуулж байгаа. Одоо урд нь бол 2009 оноос хойш бид нэр 48 цаг гэдэг олон улсын кино наадам зохиодог байсан л да. Тэгээд урд нь мэддэг хүмүүс бол сайн мэдэх байх. Яагаад тэгэхээр бид нэр 10 жилийг тасралтгүй 2010 оноос 2019 он хүртэл яг цар тахлын өмнөхөн хүртэл ингээд бид нэр 10 жил тасралтгүй зохион байгуулсан. Тэгээд дэлхийд даяарч одоо цар тахал болоод ингээд бүхэл юм зогслоо шүү дээ. Яг энэ хугацаанд 5 жил ингээд завсарчлаа л да. Тэгээд одоо нэг эргэж ирэхдээ бид нэр арай жоохон шинэлэг бай, өөр бай гэд дахиад 24 цаг нэмээд тэгээд 72 цаг гэдэг нэртэйгээр одоо яг урд нь хүмүүсийн орж исэн богино хэмжээний цагт баригдаж хийдэг богино хэмжээний кино наадмыг эхлүүлж байгаа. Тэгэхээр 48 цаг байж 72 цаг болохоор мэдээж хэрэг уран бүтээлчтэй бол бас хангалттай хугацаа байх болов уу гэж бодож байна л дээ тий. Тий нэгд тийм тэгээд хоёрт одоо бас минутын нэг жоохон нэмцээ. Нэг минут нэмээд урд нь бол 4-7 минутын богино хэмжээний кино байсан. Тэгээд одоо нэгэнт дахиад нэг 24 цаг нэмж байгаа юм чинь 5-аас 8 минутын богино хэмжээний кино бай. Тэгээд одоо мэдгүй манай залуучууд одоо тэгээд хүчтэр кинод гарчлаа. Тэгээд урд нь ингээд 48 цагийг хэлж яхад ингээд Улаанбаатар даяар ингээд зураг авал болдог дээ энэ тэнт ингээд зураг авалт болдог. Тэгээд ер нь бол киногоор бол Улаанбаатар хотод маш сайн амьсгалж чаддаг байсан л да. Тэгээд тэр хүртлээ одоо нэгэнт ингээд завсартсан юм чинь эргээд ирэхэд бас хугацаа шаардах байх те. Тэгээд буцаад яг тэр хэмжээндээ очих болов гэж найдаж байна. Тэгээд 5 жилийн хугацаанд бас завсартахаар юм нэг жоохон мартагдах маягтай болчдөг тий. Тэгэхээр бас залуучууд маань гэсэндээ одоо яг энэ мэрэгчлэр одоо суралцж байгаа тий цаашаа өөрийгөө одоо өсөн дэвчих бас нэг шат шүү дээ тий. Энд бас маш их хүсэн хүлээж исэн болов уу гэж бодож байна л та. Тэг яг цар тахал дуусаад ингээд бүх ингээд нэг хэвдээ орох гээд ингээд нэг хэсэг нэг бужигнсан шүү дээ. Яг тэгэхэд бол залуучууд аягүйх над руу бичижсэн л да. Тэгээд өөртөө хүртэл сургууль дотроо ингээд яг 48 цаг дотор кино хийдэг тийм уралдаан хоорондоо зарлаад хийж бариад ингээд тэр ингээд алдахгүй ингээд богино хэмжээний кино гэдэг маань өөрсөнд маш хэрэгтэй юм байна гэдгийг ухаарад тэр чи одоо угаасаа киноны уран бүтээлч болох ч хүн бол богино хэмжээний киногоор л эхлүүл тэр хүмүүс маш төхөмтэй л дээ. Заавал гэсэн юм бол байхгүй. Одоо чи заавал богино хэмжээний кино хийж өөр хэмжээний кино хий гэсэн юм бол байхгүй шүү дээ. Гэхдээ одоо киноч нь өөртөө ингээд нөгөө
100% мөнгөн дээр ингээд хамааралтай учраас маш хэцүү урлаг л да. Тий, хөрөнгө оруулалт. Одоо нэг жүжигчин тоглол яах гэхэд нөгөө хүнтэйгээ заавал одоо мөнгө төлт юм эсвэл таньдаг хүнээ гуйдаг ч юм уу тий. Тэгэл техник төхөөрөмж гэл тэгэхэд чи өөрөө худалдаж авдаг юм эсвэл заавал хин хааны газраас хүнстэд авлаа гэхэд зайлшгүй мөнгө төлнө тий. Тэгээ ингээд бүх юм чинь ингээд яг 100% ингээд мөнгөтэй холбоотой учраас хийхийн тулд ингээд бүрийн хэмжээний кино хийхийн тулд тодорхой хэмжээгээр тэр чинь өөрөө ингээд салж байгаа юм л да нөгөө арилжааны кино тэгээд арилжааны бус кино гэдэг тий. Тэгээд арилжааны кино бол яг хөө тэгээд хүмүүс бол мөнгө өгөхийн тулд тэр хүн урд нь юу хийж исэн бэ? Үнэхээр энэ хүн хийж чадах уу гэдгийг чинь одоо харахын тулд ямар нэг юм хийсэн байх хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр богино хэмжээний кино бол тэр хүний яг өөрийнх нь өөрийгөө үнэлүүлэх тэр нэрийн хуудас нь болж өгөх байхгүй. Тэнгүүд нөгөө арилжааны бус кино чинь бас одоо буцаан төлөлтгүй мөнгө авч ингээд янз бүрийн фонднаас тий мөнгө авч хийж төсвөө бүрдүүлэхийн тулд мөн адилхан одоо богино хэмжээний кино хийсэн байх тийм шаардлага цаанаас нь тавьдаг л да. Тэгээд ингэдэг учраас одоо богино хэмжээний киногоор л бүгдээрээ эхлэх нэг юм зам нь тэгээд одоо яг энэ богино хэмжээнд ингээд кино хийгээд ингээд уралдуулах нь уралдаан нь одоо үр дүн нь болохоор зэрэг ашиг нь болохоор хэн нэгэн хүн одоо ингээд би богино хэмжээний кино хийндэ гэдэг бодоод яваад хахад яг би богино хэмжээний кино хүртэл өөрөө яг мөнгөн дээр суурилж л хийгдэж шүү дээ. Яг л адилхан хөрөмжний кино шиг техник төхөөрөмж бүх юм адилхан юм чинь. Тэгэхээр зэрэг одоо тэр нь бүрдэхгүйгээс болж хизээч хийх нь мэддэхгүй байх тийм тохиолдол зөндөө гарна шүү дээ. Нөгөө нэг тохироо нь бүрдэхгүй ч юм уу тийм. Тэгэхэд энэ уралдаанд бүртгүүлээд ингээд яваад орчихлоор зэрэг яг 72 цаг дотор чи киногоо хийх хэрэгтэй. Тэгээд 72 цагийн одоо өөрийнх нь дүрмэнд л болохоор зэрэг бүх оролцож байгаа уран бүтээлчд бүгдээрээ үн төлбөргүй сайн дурын ажилчид сайн дураараа тэр нь хамагдсан байх хэрэгтэй гэдэг дүрмтэй. Тэгэхээр зэрэг жүжигчдэд хүртэл эдгээр ингээ хандахтаа манай дүрм нь юм аа. Тэгэхээр тэр тоглоод өгөөч гэгээд урд нь 48 цагт тоглож исэн маш олон жүжигчид байна. Монголын сор улсан одоо тийм одоо бидний нэрдээ олонний танил од болсон хүмүүс хүртэл зөндөө тоглож исэн. Тэгээд тэр хүмүүс бас ингээд залуучуудыг голохгүйгээр тэгээд эсвэл одоо энэ богино хэмжээний кино гэж голохгүйгээр тоглож исэн бол би бас маш баярлалтай. Тэгээд чи тодорхой хэмжээний өөрсдийнх нь дэмжлэг шүү дээ. Шууд утгаараа ингээл ороод кино хийгээл эсвэл ингээл одоо нэг ойрлол ингээл ооцсон барил дэмжихгүй болохоос шүү дээ. Тэгээд кинонд нь тоглож байгаа гэдэг нь яг том дэмжлэг байхгүй. Шалгуурын хувьд бол бүх насныхан оролцох боломжтой. Тэгээ ер нь бол энэ уралдаанд бол бүх насныхан, бүх мэрэгжлийнхэн мэрэгжил шаардахгүйгээр кино сонирхчид, кино хийх гэсэн хүсэлтэй хүмүүс, кинонд хайртай хүмүүс бүгдэнд нээлттэй байдаг. Тэгээд энэ жил бол илүү оюутнууд аягүйх оролцож илээ. Тэгээд бид нар яг техникийнхаа урлаг хийгээд ингээд одоо багуудаа цуглуулад ингээд ярилцж байхад бол маш олон залуучууд яг одоо ингээд киноор сурж байгаа тэр оюутнууд байсан л та. Тэрэнд бол би маш их олзоор гэсэн. Яагаад тэгэхээр зэрэг киноны сургуульд сурж байхдаа онол үзэхээс гадна өөрийн гэсэн тодорхой хэмжээний богино хэмжээний кинотой болоод төгсөд гарах юм бол яг ажлын гараан дээр гарахад өөр чинь бас хийсэн юмтай тэрийг үзүүлэн тэ. Түүнээс нөгөөний авсан улаан диплом хүнд 1000 үзүүлээд чамаа хинбэ гэдгийг чинь үнэлэхэд аяг хэцүү байхгүй. Яагаад гэвэл кино гэдэг урлагч нь өөрөө диплом шаарддаггүй, мэрэгжил шаарддаггүй, хийж чадж байгаа нь киноны уран бүтээч болдог. Тийм. Манай Монголч гэсэн одоо тийм мэрэгжлийн төвшөнд очижсэн маш сайнаар үнэлэгдээд явж байгаа сургуулийн төгсөг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Жүжигчид хүртэл байна. Одоо бидний үзэх дуртай алтан үеийн ингээл байгаа кинонууд төр чинь ихэвчлэн төр чинь мэрэгжлийн бус хүмүүс яг ингээл найруулагчийн нүдэн дүртэй найруулагч нь өөрөө тэр хүмүүсийг амьдруулж чадаад тийм хүмүүс одоо хүртэл байгаа шүү дээ. Одоо манай амар сайхан байна. Амраа жүжигчин болчихлоо тэрүүгээр бүр гарчаад байгаа юм шүү. Хийшээ кино болгон дээрээ маш сайн содон дөрүүдийг олж ингээд энгийн хүмүүсээр тоглуулж чаддаг тийм. Найруулагч хүний бас нэг нүд бас өөр өгдөг л дээ тий. Өөрийнхөө яг нөгөө
бодож исэн толгойн дотор одоо юу гэдэг нэг кино төсөөлцсөн байж байгаа. Тэрнийхээ жүжигчдийг хайгаа яваад идэв юм шиг байна. Тэг ер нь бол найруулагч хүн яг тохирох хүнээ олдог. Тэг ер нь болохоор нэг иймэрхүү юм байдаг л да. Одоо миний хувьд бол тийм ээ бид ингээд ном уншаад ингээд сууж байхад номыг чинь ингээд тэр бичсэн бичлэгээр нь бид нар нүдэндээ төсөөлж ингээд ертөнц ургуулсан бодож ингэж гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт найруулагч бас нэг хүн тэрийг уншаад шал өөрөөр хараад те бас нэг өөрөөр хараад ингээд өөрийн ертөнцөөрөө бодоод ингээд гаргаад ирэнгүүт хөвчлэн бид нар нөгөө нэг номын уншсан хүмүүс кинонд таалагддаг те заримдаа таалагдаад идэг. Тэр чинь нөгөө миний ингээд бодож исэн энэ ертөнцтэй тэр нь зохицолтохгүй л байгаа даа л та. Тэгэхээр зэрэг зохиол хүртэл бичигдэхдээ анх дөрүүд чинь ямар хүн байх юм. Тэр дүр чинь нүдэнд чинь яг ингээд харагдчихэдэг л та. Харагдаад найруулагч хүртэл яг тэр зохиолыг уншиж байхдаа яг л өөрийнхөө нүдээр энэ хүн ямар хүн байх вэ те гэд ингээд нүдэнд нь хин нэгэн хүн харагдана шүү дээ. Тэгээд хин нэгэн хүн нь одоо мэрэгжлийн жүжигчид дунд байхгүй бол тэгэл эсвэл заримдаа шууд мэрэгжлийн жүжигчид дундаас энэ тэр чинь энэ биш үү энэ бол үнэхээр чаднаач гэдэг юм те. Тэгээд тийм тохиолдол зөндөө байдаг л. Тэгээд одоо бүр дуучид хүртэл жүжигчин болдог те. Бүр инээдмийн жүжигчид хүртэл маш тийм сериосны тийм serious кинонд тоглоод өөрсдийгөө ингээд сорьдог ингээд. Энэ болгон чинь яг тэгэл найруулагч тэр дүрээ яаж харж байгаас л шалтгаална л та. Ялцч бас богино хэмжээний кино хийгээд одоо яг оюутнуудад бол туршлага судлан тий 72 цагийн хугацаанд бол маш олон үйл явдалтай тулгарх болов тий их олон харилцаа холбоотой болно тий мэдээж кино их газартаа товлсон газартаа очиж уулзна гээл тий нөгөө яг бодит одоо дараа нь одоо том найруулагч боллоо гэхэд чинь маш олон зүйлийг төлөвлөж ажиллана шүү дээ. Тин чи ганцхан зөвхөн жүжигчтэйгээ биш тий маш олон хүмүүсийг удирдах ажиллах болохоор энэ нь яг өөрөө бас тий богино хэмжээний киногоо хэр хийсэн гэдгээс бас шалтгааллах болов гэж бодож байна л тий боломжийг айгүй том одоо боломж олгож ийн л гэж ойлгож. Тий, тэгээд дээрэс нь бас энэ нөгөө бичиг баримтны асуудлууд бас зөндөө байдаг. Тэгээд кино хийхлээр чи өөрөө бас давхар маш их бичиг цаасны асуудал гардаг л да. Одоо тоглож байгаа жүжигчид болгоноос оролцож байгаа уран бүтээлч болгонтой гэрээ хийх хэрэгтэй болно. Нэг газар зураг авлаа гэхэд тэр газараас зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Хөгжим хэрэглэлээ гэхэд нэг бол өөртөө зохиодог юм уу эсвэл хин нэгнээр зохиологдог юм уу? Үгүй бол бэлэн хөгжим ашиглах юм бол заавал тэр хүнээс нь зөвшөөрөл оюуны өмчийнх нь эрхийг авч иж хийдэг. Энэ болгон одоо яг энэ богино хэмжээний кино наадам дээр мөн бүгдээрэнд нь тусахтаад орцсон байдаг л да. Тэгэд зүгээр нэг хаа байсан газараас нэг одоо YouTube-ээс нэг хөгжим татаад ороод ирэх юм бол кинонд ашиглаад ороод ирэх юм бол тэр нь автоматар шалгуултнаас хасагддаг. Бүр шалгуултанд орохгүй ингээд шууд хасагддаг. Тэгээд яг одоо бүх релиз форм буюу тэр зөвшөөрөл авах хуудаснуудын бүгдийн цаанаас нь бид нар бэлдэж өгөөд тэгээд тэр хүмүүс яг тэрний дагуу бүгдээрингийн материалаа бүгдийг бас давхар бүрдүүлээд киног үйлчлэгч өгтөж цуг өгдөг. Тэгээд энэ болгон нь бас цаашдаа ингээд бүрийн хэмжээний кино хийхэд тэр хүмүүсээс иймэрхүү юмуд үнэхээр шаарддаг, иймэрхүү юм шаардахтаа одоо дотор нь ийм тусагдсан байх хэвээр гэдэг бас нэг тийм юм сургадаг байх. Сургадаг байгаасаа гэж би бодож байна. Сурдаг болов гэж бас бодож байна. Тэгээд одоо яг нөгөө 48 байж байгаа 72 болчихлоор зэрэг хийж байгаа уран бүтээлчдийн кино улам сайжрах болов гэж бодож байна л да. Яагаад гэвэл урд нь 48 цагийн дотор урд нь 10 жил зохиож байгаа 10 жил тэргүүн байр эзэлсэн кинонууд маш сайн кинод байсан тий. Шүүгчнэр нь маш сайн хүмүүс байсан бас. Тэгээд ганцхан одоо тэр шилдэг авсан кино биш. Тэгээд дотор нь ер нь оролцож исэн кинод донд хүртэл яаж одоо 2 өдрийн дотор ингээд сэтгэж хийж чаддаг юм бэ гэмээр кинод бас зөндөө гарч ирдэг байсан. Тэгээд эдгээр кинонууд маань одоо манай кино наадмын хамтран зохион байгуулагч Showbox дээр үзэхээр өмнө төлбөргүйгээр байж байгаа. Тэгээд мөн одоо эдгээр бэлэн болсон кинонууд кино театрт гараад энэ хагас өдрийн 3 цагаас эхлээд кино театрт гараад тэгээд бид нар шагналлаа гардуулна. Дараагаар нь Showbox дээр 24 цаг бүх кинонууд маань байрлаад үзэгчдийн нэрмжид шагналлаа хэр их хүн үзсэн байна гэж тийм. Тэгээд
Урд нь бол бас бид нар тэгээд энэ жил одоо яг киногоор хөгжлийн холбоо гэх төрөмс байгууллага одоо яг энэ 48 цагийг эргэж ирэхэд маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Бид нар одоо 72 цаг болгон энийг эргүүлэн авчирч Монгол улсад одоо киночтой эргүүлээд авчирж байна. Тэгээд энэ жилийн бидний хамгийн том хамтрагч бол Канадын сан байгаа. Канад улсын элчин сайдын яамнаас гаргадаг Канад сангаас бидний дэмжлэг аваад энэ жил ажиллаж байгаа. Тэгээд мөн бас AHCC гэдэг AHCC Mongolia гэдэг эмчилгээний байгууллага, TB гэдэг аппликейшн одоо хоол зөв хооллох. Тэг бид нар урд нь 48 цаг өөрийн гэсэн тийм юу байгаагүй. Одоо сэдв байгаагүй. Сэдв харгалзахгүйгээр гэдэг юм байхгүй. Сэдв харгалзахгүйгээр жанр хаад байгаа. Одоо энэ жил бол бид нар яг эрүүл мэнд зөв хооллолт тэгээд дархлаа дэмжих. Одоо энэ эрүүл мэндийн талаар кинонд хийх юм. Тэгээд багууд ингээд гарахтаа жанруудаа ингээд төрөл жанруудаа сугалдаг байхгүй. Ямар төрлөөр тэд нэр кино хийх вэ? Тэгээд жанрын асуудал бол ерөнхийдөө бол энэ ямар төрлөөр кино хийх гэж байгаагаа хүн өөрөө мэдчих юм бол өөрөө хүнд зориулж ямар кино хийх үү гэдэг нь маш тодорхой болчдаг. Тэгэхээр зэрэг багууд одоо яг суулсан жанр төрөлтөл кино хийх хэрэгтэй болно да. Тэгэхээр сэдв өгөх нь бас яг одоо яг Монгол тулгамдаад байгаа асуудлуудыг бас шийдвэрлэх зорилготой тий. За шийдвэрлэхээсээ илүүтэйгээр хүмүүсийг уриалгах зорилготой байна шүү дээ. Өмнө нь бол яг өөрсдийнхөө сонирхлоор ямар ч хамаагүй сэдвэр явдаг байсан байх шүү дээ. Тэгэхээр бас яг энэ бол Монголдоос тулгамдаад байгаа тий өвчлөл бол тий өвчин маш их залуужж дээ. Дээр нь их монголчууд нэг аажуу хүмүүс юм шиг хэрнээ тий нөгөө өөрсдийнхөө биеийг хайхардгүй шүү дээ. Тэр бол яг тулгамдаад байгаа асуудал их гоё сэдвийг сонгосон байна. Тэгээд энэ сэдвэр яг одоо кино хийх юм бол одоо ард түмнийг бас байлдан дагуулна гэсэн үг шүү дээ. Тий, тэгээд нэг үг байдаг шүү дээ. Одоо хүн залуу наснда бие хайхахгүй ажиллаад мөнгө олохын төлөө явчаад үлдсэн наснда нөгөө мөнгөө эрүүл байхын төлөө зарлаа гэдэг тий. Тэгэхээр зэрэг яг залуу наснда тэгж ажиллаж байхдаа зөв хооллолтой хийгээд хүн суралцаад ингээ явах юм бол хүрэл удаан жаргалтай амьдрах байлгүй тий. Өтөл наснда тий. Тэгээд ерөнхийдөө бол яг бид нар сэдв ингээд баг сонгох шаардлагагүй байдаг тохиолдол зөндөө байдаг гэсэн л одоо шаардлагагүйгээр тухайн үед одоо тухайн жил ямархуу асуудал ингээд Монгол улсад байгаад байна тий. Тэгэд яг тэрний дагуу ингээд хүн болгонд тэрийг ингээд яг өөр өөрсдийнхөө өнцгөр ингээд хийгээд ирдэг байсан. Тэгээд ингээд кинонд ингээд хүлээж аваад ингээд кинонд үзэж яхад нэг жил одоо дандаа нэг авт тээврийн осол ингээд 7-8 кинонд ингээд гардаг ч юм уу тий. Тэгсэн чинь дараа жил нь одоо юу гэдгийг ингээд үр хүндэлтийн талаар ингээд бүгдээр ингээд эсвэл тэгсэн нэг жил нь одоо ингээд бүгдээрээ нэг ингээд идэгшгүй өвчтэй хүмүүс чинь бүр яг ингээд нийгэм тохоо үед ингээд тулгараад ирсэн асуудлууд ингээд давтагдаад идэг. Тэгээд бүр нэг жил бүр ингээд агаарын бохирдлын талаар баг тэр чигээр баг бүгдээрээ кино хийчихсэн шахав. Тэгэл угаасаа тэгээд сэдв өгсөн өгөөгүй хүмүүс яг тэргээ дагдаг юм л да. Яг тухайн үеийн асуудлыг хараад шууд сэдв болчихсон. Яг чиний хэлдгэр байхгүй тий одоо тухайн үедээ болж байгаа асуудлыг чинь хүмүүс өөрсдөө бүгд мэдж л байгаа юм чинь тий. Тэгэхээр одоо яг багуудыг бол хуваарлаад багууд ажилдаа бол гарцсан байгаа шүү дээ тий зураг авалтандаа гарцсан. Хичнээн баг орсон байна. Энэ жил нийт 13 баг оролцсон. Тэгээд 13 баг гэдэг маань одоо кинонууд нь ингээ гараад эхлэхэд яг кино театрт бол нэг үзүүрийн цаг болж орно л та. Тэгээд тэрэнд бол би бас маш их сэтгэл хангалуун байгаа. Эргэж ирж яхад анх удаага бас 13 баг гэдэг маань том тоол доо тэгээд. Монголчууд тэгээд нэг юм ингээд юмаа ингээд айгүйх тийм тулгаж хийдэг. Яг тийм тулгаж хийдэг учраас нэг цагт баригдах хэрэг зэрэг илүү үр дүнтэй ажилт юм уу яадаг юм. Тэгээ нэг бүртгэл дуусгах гэдэг.
Тэгээ нөгөө хоёрхан баг магта байж исэн. Тэгээд нэг 2 өдрийн дотор ингээд пажигнал 13 баг болол ингээл явцсан. Тэгээ урд нь ч бас тийм байдал тийм болохоор би 50 байсан л да. Хамгийн анх чинь нөгөө нэг тэгээ сураагүй хүн чинь бараг л өстэй талхаа зулгаахын шахуу юм болж байгаа юм чинь багууд оролцохгүй бол чинь кино наадам уралдаан гэдэг юм чинь нутаггүй болно шүү дээ. Тэгээ сүүлдээ нөгөө 2 чагуу зурлахаар нэгэд өрүүлнэ гэдэг шиг 2 бодлоос ойлгоно тий. Тэгээ яг бид нар ингээд 2 өдөр бас сургалт орсон л да нөгөө зөв олдын талаар яах вэ гэд мэрэгжлийн эмчнэр авчираад мэрэгжлийн зөвлөгчд авчираад тэгээд дээрэс нь бас богино хэмжээний киноны талаар урдан богино хэмжээний кино хийжсэн хүмүүсийг авчирч бас тэдний урднаас 48 цагт орж ирсэн хүмүүсийг авчирч өөрсдөө санаа оноо хуваалцаад тэгээд мөн одоо богино хэмжээний кино гэдэг зүйл маань ямар ашигтай юм те тэгээд дээрэс нь өөрийн гэсэн зах зээл байдаг юм уу зөвхөн богино хэмжээний кино хийгээд одоо арилжааны төвшин хүртэл гэж явж чадах юм уугүй юу гэдэг энэ талаар бид нар бас нэлээд их ярилцсан тэгээд үр дүнтэй л болсон байх гэж бодож байна. Кино ертөнц гэдэг бол одоо яг дэлхийд даяар бол ер нь Netflix гэл тэгэхэд кино бол өөрөө маш том бизнес юм шиг санагддаг л да. Тэгээ бизнесээрээ дамжуулаад тэр кино одоо урлагаар дамжуулаад арт түмнийг соён гэгэрүүлэх тэ өөрийнхөө улсыг сурталчлан таниулах гэх тэр жишгээр бол Солонгос улс бол маш өндөр түвшинд явж байгаа шүү дээ. Тэ одоо өөрсдөө маш сайн сурталчилдаг тий улсынхаа одоо соёлыг, хоолыг гээл тэ бүх юмыг сурталчилж чадж байна. Одоо дээр үед тэр 50 60 жилийн өмнө тий бараг 70 жилийн өмнө Солонгос улс тийм ядуу улс байсан уу гэхийг бараг тий төсөөлөхөөргүй тийм болгож чадчих шүү дээ. Тэгэхээр бас энэ өөрөө яг кино урлаг байж иж тий соёл урлаг байж иж яг бүх хүмүүсийг соён гэгэрүүлдэг маш чухал одоо салбар гэж боддог л доо. Тэг кино бол өөрөө айгүй том тарих угаалтын зэвсэг болж чаддаг л да. Одоо нөгөө бизнес гэдгээсээ илүүтэйгэр тий. Тэгээд энэ бол бизнес. Яагаад гэвэл тэр чинь хийгээд хүмүүст үзүүлээд тодорхой хэмжээний мөнгө олж байгаа. Үүднээс нь ашиг олж байгаа тий. Зарим нь тэгээ шатж байгаа юм чинь яг бизнесийн л нэг юу шүү дээ тий. Юм оруулж ирээ зараад нүд нь амжилттай боллоо. Эсвэл амжилттай боллоо. Чанартай юм хийвэл зарагдана. Урд нь бол яг одоо хүртэл ингэж хэрэгжилж идэг тий. Одоо киногоор дамжуулаад яг пропаганда буюу өөртөө хүссэн бодсон юм хүмүүс түгээж идэг тий. Солонгос улс бол яг л тэгж байгаа шүү дээ. Одоо ингээд төгс солонгос хүн гэж ямар хүн байдгийг тий. Төгс солонгос одоо би ёс заншил гэж ямар юм байдгийг. Энийг бол дэлхийд яг киногоор ингээд танилцж байгаа байхгүй. Тэг чи өөртөө бүр албаар ингээд төгс тийм солонгос хүн гэдэг ингээд бүтээчлээ шүү дээ. Тэгээд харангууд хүн болгон хараал тий. Цэвэрхэн нүртэй тэгээд ингээд бүгдээр л ингээл хараад өө солонгос хүн байна. Чи солонгостой адилхан хөөхөн гэж магтахын тулд баг одоо чи яг солонгос хүн шиг харагдаж байна гэдэг ч юм уу те. Баг тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг кино бол өөрөө айгүй том тийм тарих угаалтын зэвсэг болохоор бас яг соён гэгэрүүлэх гэж хэлэхэд бас аюу хэцүү л дээ. Яг гэвэл заав соён гэгэрүүлээд халбгүй байхгүй юу? Чөлөөцсөн. Тэгэхээр киног бол яг жинхэнэ арилжааны чугамар хэрэгжилж байгаа улсууд бол одоо юунууд байгаа шүү дээ. Америкчууд байгаа тий. Одоо киног ингээд дахин хийгээл. Мөнгө олоод ангууд нь л 2 дугаар ангийн хийгээл, 3 дугаар ангийн хийгээл, 4 дугаар ангийн хийгээл. Тэгжсэн нь одоо нөгөө үзээд дуусчихсан хүмүүс нь одоо би одоо жишээ нь тий 7 8 настайд үзчихсэн кино нь 20 жилийн дараа би 27 таа болчиход миний хүүхдүүдэд зориулаад дахиад шинээр хийх ч юм уу тий. Тухайд байгаагүй техник технологиг өнөөдөр ашиглаад одоогийн хүүхдүүдэд зориулаад одоо ритм нь хурдан ч юм уу тий юу чинь зохиол нь адилхан мөртэй юм. Ингэж таниулаад хийгээд байгаа болохоор яг бизнес чиглэлээр нь хийгээд байгаа ус бол Америк байгаа. Гэтэл одоо яг ингээд зүүн өмнөд Азад бас ингээд энэ бас айгүйх ажиглагтаад байна л да. Ягаад гэхээр зэрэг хүмүүсийн үзэж байгаа юм нь юу вэ гэхээр зэрэг илүү их тийм аимшигын кинонууд үздэг болчиход байгаа байхгүй юу? Тэр одоо юунда байдаг юм тэгвэл айдснаас хүмүүс илүү их тийм адреналин ялгаруулдаг ч юм уу те дуртай байдаг ч юм уу. Тэгээд зүүн Аз бол одоо аимшигын кино болж ингээ үйлдвэрлэж штэ. Бүгдээрээ хийж ин те. Тэгээд нөгөөх нь ингээд амжилттай мундаг яваад эсвэл одоо нийтмийн кино ч юм ингээд яваад тэгээд улс болгоны зах зээл болон өөрсдийн гэсэн яг тийм
ямар хөө кино амжилттай явдаг нэг тийм өнгө аястай байгаад байна л да. Монгол улс ч гэсэн кино урлаг бас бизнес хэлбэрээр л өвчсөн л байгаа шүү дээ. Яг шалгуураар нь зарим кино сайн яваа, зарим кино муу яваад, зарим кинонуудаа бүр ингээд рекорд тогтоогоод те бүх цаг үеийн хамгийн үзэлттэй кино 310 мянган хүн үзсэн биз дээ. Тэр бол ерөөсөө ингээд маш том тоо байхгүй юу? Монгол улсын 310 мянга зүгээр л 15 мянгаар үржүүлэл бодоход замбраагүй тоо гарч байгаа ч тийм. Тэгэхээр чин тэр тоо маань өөрөө ямар ч гадаад хил дээрх кино орж ирснээс 3-4 дахин илүү үзэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр яг Монгол улс чинь өөрөө кино үйлдвэрлэх юм бол бас зах зээл нь хэдий жижигхэн ч гэсэн бас дотроо ийм арилжааны зах зээл нь байгаад хөгжөд байгаа. Ерөн сүүлийн үед бол маш их одоо бүр олон ангитыг бол тэ удахгүй бид нар солонгос сериал үздэг байж байгаа. Тэр нь одоо монгол сериалаа үздэг болох төвшөнд ер нь бол орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бас гадны бас мэдээж хэрэг киноны одоо тэр салбараас суралцсан зүйлүүд их л байгаа юм шиг санагдтыг. Өмнө нь бол нэг 10-2-3 жилийн өмнөд солонгосоос худалдаж авдаг байсан бол одоо тэрийг өөрсдөө хийдэг болчиход байна л да. Тэгээд гадаадын компаниудтай хамтарч уран бүтээл хийдэг болж байна. Тэгээд энэ нь одоо гадагшаа бас зах зээл рүү гарах бас боломж нь байгаад их шиг санагдав. Тэгээд угаасаа энэ чинь нэг шалгуур нэг юм хөгжлийн зам л да. Тэгээд ямар нэг юм хөгжихийн тулд тэр чинь тодорхой хэмжээний нэг зам дагуу тэр хөгжлийн шат амжилгаар явах хэрэгтэй шүү дээ. Шууд алгасаад Монгол шиг одоо нөгөө боолчлыг алгасаа капитализмыг алгасаад ингээд явчихлаар зэрэг өсрөнгөө хөгжөөд байна гэж бодоод байсан чинь алдаа байсан нь одоо ингээд сүулдэ мэддэг шиг тэгээд өсрөөд хөгжөөд байх бол айгүй аюултай л байгаа даа. Заавал дамж явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг одоо бол яг энэ бид нар бол ерөнхийдөө бол ингээд харахад яг Солонгос улс кино урлаг нь яаж хөгжсөн яг тэр замлаар л явдаг. Солонгос улс чинь кино урлагаа хөгжүүлэхэд бол Холливуд руу хүмүүс аяг сургасан тий. Холливудаас аяг хүмүүс авчирж одоо co-production гэж ярьдаг хамтарсан кинонууд маш их хийж исэн. Европлаа аяг хүмүүсээ сургаад сурсан хүмүүсээ буцааж заавал авчираад тий. Манай өөрийнхөө улсад ингээд кино урлагт нь одоо хөгжилт нь нэмэр болно шүү гэдэг. Бүр гэрээтэйгээр тэр хүмүүсийг сургаж ингэж улсын бодлогоор шүү дээ тэр чинь. Тэгээд эргүүлээд авчираад ингэж явж исэн. Одоо яг тэр замнал нэг Монголд байгаад байгаа байхгүй. Гэхдээ Монгол улсад нөгөө тиймэрхүү байхгүй хувийн хвшлүүд нь аягүйх кино хийгээд хувийн продюсингийн компаниуд аягүйх гараад ирчихсэн. Тэд нар нь өөр өөрсдийнхөө замаар ингээд гадны компаниудтай хамтраад гадны хүмүүстэй хамтраад co-production гэдэг юм хийгээд байна л да. Тэгээд одоо ингээд шинээр урсгал нэмэгдээд ороод ирэнгүүт бид нар чи өөрсдөө гэсэн туршлага байхгүй ч тэр туршлагаас чи суралцахын тулд одоо тэ солонгосын сериал гэдэг чинь тэ. Тэгэхээр тэр чинь одоо нэг формат буюу одоо өөрийнхөө хөрсөн дээр буулгах тэр нэг тэр киноныхын зохиолыг худалдаж аваад тэгээд яг Монгол улстай ингээд дөөрэлгэж хийгээд монгол жүжигчтэй тоглуулад монгол ахуйдаа оруулаад тий. Тэнд нэг хүн кимчи идэж яхад энд цөв идэж явах чинь одоо юу тэгээд яг тиймэрхүү зарчмаар ингээд хувиргаж оруулаад эн чинь өөрөө бас нэг сургалт болж байгаа байхгүй. Одоо намайг киноны сургалт сурж байхад багш нарын даалгавар бол одоо нэг киноны нэг яг нэг юм жижигхэн хэсгийг те нэг 2 минутыг бид нэр яг дөөрэлгэж яг тэр өнгө аяс яг тэр жүжиглэлт бүх юм ингээ гаргахын тулд бүр яг дөөрэлгэж хийлгэж тийм заадаг байсан. Тэгээд дөөрөөд хийж явах явцдаа тэр чинь нөгөө яаж энийг ингээ хийсэн гэдгийг багш хэлж өгөхгүй. Тэгээд бид нар өөрсдөө нөгөө туршилт хийж ээж тэр чинь нэг олж авдаг байсан. Тэгээд яг л энэ л зарчим байгаад байхгүй. Гаднаас юм авлаа тэргийг өөрсдөө өрсөн дээрээ суулгаж байна. Яг бол юм авангууд таансан зөвлөх нь өрөөд ирдэг. Тэгээд тэр чинь нөгөө зөвлөх нь ирэхгүй л болохгүй. Учир нь тэр чинь өөрийнхөө бүтээгдэхүүнийг нөгөө зарчиж байгаа учраас тэр бүтээгдэхүүн сайн байхгүй бол дараагийн нөгөө бодлоо авалтна. Хүмүүст нөгөө юма зарна шүү дээ тэр чинь. Манай киног те манай сериалыг Монгол улс аваад ингэж гоё хийсэн гэдэг юм. Тэр улс аваад ингэж гоё хийсэн гэдэг юм. Дараагийнхаа нөгөө ремейк ирэх буюу тэр дахин хийх эрхээ зархад тэр чинь тулгууртай учраас заавал хүнээ явуулдаг байхгүй. Тэгээд одоо original story буюу одоо бидний өөрсдийн гэсэн яг сериалууд л одоо хийгдэж эхэлж байна л да. Тэгээд тэдний ч гэсэн монголчууд ч гэсэн тэрийг аюулсаа хүлээж аваад үзээд эхэлж байна. Энд чинь нөгөө нэг явцын нь сурсараад одоо өөрсдийнхөө юм хийгээд эхлэхээр явандаа бид нэр формат хийх ямар шаардлагагүй болно тий. Тэгээд
тэгэл шалгуураар л бүх юм гарна шүү дээ. Түүнээс ч одоо ингээл хүчээр хүмүүсийг үзүүлээд байна гэж болж чадахгүй шүү дээ. За тэгэхээр хоёлаас шагналынхаа талаар дуртачаад бас хоёулангийн ярилцах цаг маань бас дуусчих шиг нэг богинохон юм ярил өшөө илүү их юм ярмаар юм шиг санагдчихэв. Тий, яг кино урлагч нь ярих юм ихтэй. Харин тэгэхээр зэрэг ингээд зөвхөл яриад байвал маш олон салбар руу ингээд ороод яваад яриад иж болдог. Тэгээд энэ ч нөгөө кино урлагч өөрөө нэг entertainment учраас тэг ингээд нөгөө бизнес, шоу бизнес учраас нөгөө сэтгэл маш хөдлөгдөг мэрэгчлэл дээ. Тэгээд ер нь бол 48 цаг кино наадмын шагнал бол бид нэр тухайн киноны ялагчийг одоо продюсерын гэсэн үг шүү дээ. Бид нартай гэрээ хийсэн хүнээ цааш нь авч яваад тэгээд олон улсын 48 цагийн кино наадманд нь оролцуулаад тэгээд хэрэг тэндээс бид нэр амжилтаа шалгаж чадах юм бол Канны олон улсын кино наадам руу явдаг. Тийм Канны олон улсын кино наадмын дэргэдэх одоо маршэ дэ фильм гэдэг маркет ярм худалдаа гэдэг киногоо зарж борлуулдаг. Тэрний нэг хөтөлбөр болох богино хэмжээний кино болон гэдэг тийшээ явж тэгээд Канны олон улсын наадмын тэр болж байгаа үйл явдалтай танилцж ингээд нэг тийм том одоо өөрийн амьдралдаа үзэж харах нэг тийм том туршлага болж ингэж явдаг. Тэгээ энэ жил болохоор бид нэр тэргүүн байрын шагналд 5 сая төгрөг Канад сангаас тэгээд дээрэс нь одоо дараа жил болох Канны олон улсын кино наадамд тэргүүн байр эзэлсэн гэрээ хийсэн багийнхлагчийг авч явах. Тэгээд бас 2 дугаар байр нь 2 сая төгрөгийн. Тэгээд дээрэс нь 3 дугаар байр буюу үзэгчдийн нэрмж шагналын сая төгрөгийн. Шагналтай. Тийм л энэ та. За тэгэхээр бас өнөөдөр бас сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээд киноны одоо яг шалгуурын өдөр бол 10 дугаар сарын 1-ний өдөр байгаа шүү дээ. Тэгээ яг тэр өдөр аль кино театрт бас тий. Бид нар энэ жил Тэнгис кино театрт хагасаа өдрийн одоо энэ ирэх хагасаа өдөр бүх кинонуудаа гаргана. Тэгээд одоо энэ 72 цагта ирсэн кинонуудаа гаргаад тэдэр нь болохоор яг 72 цагта багтаж ирсэн кинонууд нь уралдаанд шалгаруулалтанд орох хэрэгтэй аваад хоцорсон кинонууд нь шалгаруулалтанд орохгүй ч гэсэн кино театраар гараад тэгээд нэг үзэгчдийн нэрмжийн шагнал гэдэгт бас оролцох хэрэгтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө бүтэн өдөр нэмэд өгсөн юм чинь бүгдээ хоцрохгүй байх л гэж найдаж штэ тий. Тэгээд бид нэр шагналаа гардуулаад Тэнгис кино театр дээр бүх кинонуудаа үзээд эндээ шагналаа гардуулаад тэгээд ялагчаа тодруулна да. За тэгэхээр бас танд бас энэ наадмаа бас үргэлжлүүлээ. Одоо дахиад нэг шинэ хуудас нэгж шүү дээ. 5 жилийн хугацаанд бас мэдээж хэрэг цар тахлын үеэр хэсэг завсарласан тий. Одоо дахиад эхэлж байгаа энийг бас үргэлжлүүлээ тий. Найруулагчийн мэрэгжил нэгт хүмүүсээ бас тий дэмжээд энэ уралдаанаа бас жил болгон байнга одоо зохион байгуулж байгаарэ гэж хүсмээр байна. Тэгээ таны цаашдын уран бүтээлд нь гэсэндээ амжилт хүсье. За баярлалаа. Урд нь одоо 48 цаг гэж мэддэг байсан бол одоо 72 цаг гэж цээжлэх хэрэгтэй л байна. Тэгээд цааш үргэлжлүүлэн зохион байгуулна л гэж бодож байна. Маш баярлалаа. Урьж оролцуулсан. За баярлалаа. Мэдээж хэрэг 72 цаг кино наадамд оролцож байгаа 13 багтаа бас амжилт хүсье. Маш сайхан сэдвэр яг өнөөгийн болж байгаа сэдвэр бас богино хэмжээний кино хийгээд мэдээж хэрэг бас ард түмэнд бас ухаарлал тий бас ойлголтыг өгөх болов гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн ярилцлаганд за 72 цаг кино наадмын продюсер Цогт баяр оролцлоо. Үргэлжлүүлээ UBS List-аагаа хамтаагаарай.